Well, I've been talking to the Civil Aviation Authority of Mongolia. Саяхан иргэний нисгийн ерөнхий газар бүтцийн шинжилэл хийж, иргэний нисгийн үндэсний төвтэй болсноор агаарын орон зайн менежмент болон нисэх буудлын менежментэд илүүтэй төвлөрөх боломж бүрдсэн. Энэ хоёр чиглэлд анхаарлаа хандуулж байгаа нь тун сайшаалтай хэрэг. Учир нь нисэх онгоцны буудлыг тэлхээс гадна менежментийн асуудал их чухлаар тавигддаг. Энэ чиглэлд гол анхаарлаа хандуулж, хангалттай хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй бол нисэх онгоцны буудлыг тэлээд ямар ч нэмэргүй. Монгол улс нисэх онгоцны буудлаа тэлээд зогсохгүй агаарын орон зайн системийг шинжлэх чиглэлд ахиц гаргаж байна. Энэ утгаараа би энэ салбарт маш өөдрөг хүлээлттэй байгаа. Тэгвэл бид энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах ямар боломж байна вэ? I think the country factor is important. Тухайн улсаас их хамаатай. I would imagine that the investors would also Нисэх онгоцны буудал болон агаарын орон зайн менежментийг дэмжих чиглэлд засгийн газраас нь хэдийн хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт олгож байгааг хөрөнгө оруулагчид хардаг. both airport and air traffic management and if both the airport infrastructure Үүнээс гадна нисэх буудлын дэд бүтц болон агаарын орон зайн дэд бүтц аль аль нь бэлэн бол энэ нь эерэг дохио болно. Өдрөг хүлээлтээс гадна нийлэлтийн сүлжээний асуудал болон дэд бүтцийн асуудал хангалтгүй байгаа нь үргэлж сорилт болдог. Бидний өмнө тулгарч байгаа гол сорилт топ эрсдлүүдийг та ямар байдлаар харж байна вэ? wouldn't be able to comment on the supply chain issue that's happening. But investment in Нийлүүлэлтийн сүлжээний өнөөгийн асуудлын талаараа би тайлбар өгөх боломжгүй ч нисэх онгоцны буудал, агаарын орон зайн менежмент гэх мэт нисхийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх нь урт хугацааны хүчин чармаалт юм. go away at some point. But we will still need to focus on the investment in the infrastructure, which is both airport. Богино хугацааны асуудлууд эцэстээ алга болно. Гэхдээ бид ирээдүйн өсөлт, өрөг хожийг дэмжихийн тулд эдгээр хөрөнгө оруулалтад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Benefits and growth. Монгол улсын агаарын тээврийн салбар харьцангуй сайн хөгжиж байна. Танай байгууллагын зүгээс Монгол улстай агаарын навигацийг сайжруулах, бүс нутгийн агаарын орон зайг илүү сайн холбох талаар хэрхэн хамтран ажиллаж байна вэ? Иргэний нисхийн ерөнхий газар болон иргэний нисхийн үндэсний төв аль аль нь Канса буюу олон улсын иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын идэвхтэй гишүүдээ гэдгийг хэлэхэд таатай байна. Канса бол агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэгтгэсэн олон улсын байгууллага. Бид сайн туршлагаа өөр хоорондоо хуваалцдаг учраас Монгол улс энэ байгууллагын нэг хэсэг болсон нь үнэхээр гайхалтай хэрэг. Энэ нь агаарын тээврийн хөгжлийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Аз намхан далайн орнуудад үйл ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг ажлын хэсгүүд байдаг. Эдгээр нь гишүүдэд санал бодлоо солилцох, бие биенээсээ суралцах боломжийг олгодог. Бид гишүүдэд дэмжих шинэ арга замыг үргэлж эрэлхийлдэг. Энэ жил бид анх удаага 12 дугаар сард Хонконгод агаарын орон зайн Аз намхан далайн бүсийн чуулган үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Энэ нь дижитал технологийн илүү аюулгүй, илүү үр ашигтай үйлчилгээ санал болгож нисхийн ирээдүйн өсөлтөд бэлтгэхэд хэрхэн тусалж болохыг судлахын тулд навигацийн үйлчилгээ үзүүлэх салбар технологийн компаниудыг нэгтгэх болно. Агаарын орон зайн менежментийг шинжлэхэд шинэ технологи, ялангуяа хэмэл оюун ухаан, автоматжуулалт хэрхэн ашиглагдаж байгаа талаар хуваалцахгүй юу? I would say currently not fast enough. Ахиц нэлээд удаан байгаа гэж хэлмээр байна. Traditionally Агаарын орон зайн менежмент үргэлж бага зэрэг консерватив байсан тул дижитал технологи, хэмэл оюун ухааныг бусад салбар шиг хурдан нэвтрүүлээгүй. Гэвч өөрчлөлт ирж байна. Энэ бол зөвхөн цаг хугацааны л асуудал. Үүний нэг жишээ бол агаарын орон зайн менежмент. Аз намхан далайн бүс нутаг зөвхөн улс орнуудын хувьд бус замын хөдөлгөөний зохицуултыг эрхэн сайжруулахад бэлэн гэдэгт би итгэж байна. one example is air traffic Аз намхан далайн бүсийн орнуудад тус тустай бус харин нийтээрээ агаарын замын хөдөлгөөний зохицуултыг сайжруулахад бэлэн гэдэгт би итгэж байна. collectively, not just individually. Технологи, ялангуяа хэмэл оюун ухаан нь агаарын орон зайг илүү үр дүнтэй төлөвлөж удирдахад бидэнд тусалдаг. Ирэх хэдэн жилд ийм зүйл болно гэж би өөдрөг хүлээлттэй байна.